Гэтэ та хэд маань ийм амьтантай усанд таарсан гэдэг асуулт. Дундчаар 500 хүний хүмүүд гэдэг чи одоо юу гэсэн үг юм бэ? Аргентинд одоо хүмүүс энэ амьтыг ангуудалчаа уулмар олцсон гэдэг бол гэтэ зүү шиг шүтдэг гэхээр бас эвгүй юм те. Дотроос нь одоо ухаан алдуулаад устгаж исэн гэхээр үнэ амар авратай амьтан шиг санагдаж байна та. Та хэдэн мянга хэдэн сая жил өмнө амьдарч байсан амьтад яг өнөө цаг үед амьдарч исэн бол ямар харагдах байсан бол гэж бодож байсан уу? Зарим нь маш том хурц шүттэй, зарим нь маш том хэмжээтэй. Хөнийг бол хэсхэн хормогдох тастан хаях хэмжээтэй. Нүсэр том амьтдын талаар та хүмүүс сонсч байсан уу? Тэд нар яаж амьдарч, яаж анх өрөө хийж, яаж бие биенийхээ устгаж исэн талаар, мөн дээрээс хүнийнүүдээр харахад ямар амьжтай сүртмээр хандж байсан талаар та өмнө бодож байсан уу? За, hello guys. Дараагийн бичлэгэндээ тавтай морил. За энэ удаагийн дугаараар хэдүүлээ яах вэ гэхээр маш олон хүмүүс намайг өмнөх дугаарынхаа part 2-ыг хийж өгөөч гэсэн хүмүүс их байсан. Тийм учраас та бүхний хүсэлтээр дэлхийд дээр хэдэн сая хэдэн мянган жил өмнө амьдарч байсан аимшигтай амьтдын талаар part 2-ыг хүргэж байна. За одоо бидний үзэх 10 амьтан үнэхээр итгэмээргүй аимшигтай амьтдууд байгаа. За олон яриад л шүү бичлэгэнд орё те. Та бичлэг хийсэн бол лайк дараа саббат битэн мартаарай. За та бичлэгэндээ орцгоо. За хамтаа эхний баримтанд орцгоё. Та хэд маань мөслөгийн үе гэдэг нэртэй Google киног бол үзчихсэн баг. Миний хамгийн дуртай Google кино. Тэгэнгүүт энэ Google кинонд Диогог бол та хэд маань санаж байгаа бах. Диого бол нэг экран дээр одоо бол эрхэмсэг хайр хөрмөр бол харагддаг. Гэхдээ жихэн Семилодон бол яг л айд төрүүлэн махчин амьтан байсан байна. Энэ нь болохоор 2.5 сая жилийн өмнө Америкт бол амьдарч байсан хамгийн алдартай сэлэм шүдтэй муур байсан байна. Амнаас нь гарсан 20 см сэлэмшиг шүд нь болохоор харахад айц төрүүлэн гэтээ хүчтэй хазддаг нь маш олон эрдэмтдийн сонирхлыг бол төрүүлсэн юм байна. Зөвхөн 220 фунт л хүчээр бол хаз чадна. Тэр нь болохоор ерөнхийдөө хүмүүстэй адилхан хэмжээний хүч гаргадаг. Харин уурт хөл нь уурт булчинлаг байсан тул ангаа унгаагаад хөзүүн дээр нь яг таг хазаж одоо алж иддэм байна. Гэвч сэлэмшиг шүд нь түүнийг бол аварч чадаагүй. Уур амьсгалын өөрчлөлт болон хүний ангийн улмаас 10,000 жилийн өмнө устж өгөө болсон юм байна. Гэхдээ та хэд өмнө сэлэмшиг шүдтэй муур гэж сонсч ирсэн үү? За хамтдаа 2 дахь баримтлогоо орцгоё. За хорой газар алхах нь магадгүй аюултай байж магадгүй. Гэхдээ голын ус руу орох нь хэдэн мянган жилийн өмнө бүрч аюултай байхыг үүсэхгүй. 8-аас 10 сая жилийн өмнө Өмнөд Америкийн гол мөрмөдөд мегапраны гэдэг нэртэй махчин загас амьдардаг байсан байна. Нэрнээс нь л харахад ямар ч аюултай загас гэдэг нь мэдэгдэнэ. Одоогийн пиранигаас 2 дахин урт 70 см 4 дахин хүнд 10 кг. Тэгээ хамгийн амжилттай тэдний хазалтын хүч нь юм байна. За судлаачдын тооцоолсноор бол 1000 фунт хүчээр бол хазах хүчтэй байсан юм байна. Мөн дээрээс нь энэ бага хэмжээнээс цагаан акултай адил хэмжээтэй юм байна. Гэтэ та хэд маань ийм амьтантай усанд таарсан гэдэг асуулт уу? За тэгэхээр дараагийн баримт. Хуучин цагийн гол мөрөнд сэлэх аюултай байсныг та бол мэдж байгаа. Гэтэ энэ бүхэн Камеросоростой харьцуулах юм бол юу ч биш юм байна. 470 сая жилийн өмнө амьдарч байсан энэ амьтан өнөөдрийн 8айлж 78айлж өнөөдрийн хэрэм загасны өвөг дээдс болох эртний цефалопод гэдэг амьтан юм байна. Хамгийн содон шинж нь болохоор 11 м урт хатуу бүрхүүлтэй байсан юм байна. Энэ нь болохоор биеийн хамгаалтыг бол бүрэн одоо хамгаалж чадна. Аманд нь болохоор хатуу хушуусаг одоо хазуур байсан ба экзоскелет амьтдын няцалж одоо дотроос нь зөөлөн махыг нь ууж иддэг байсан юм байна. Аз болоход 443 сая жилийн өмнөх ихт одоо мөхөл түүнийг 70-85% амьтдыг хамтаар нүггүй болгосон. Тийм учраас энийг сонсох хүмүүс юу гэсэн бэ гэхээр одоо далаа дотор миний тархигүй одоо цамар шиг нэцлэх хэмжээний 8-айлж байхгүй байгаа нь талархаж байна гэсэн тийм хөөхөн тийм явуулын яриа өрнөжсэн байна. Тэ нэрэл энэ 8-айлж бол хүний гавлыг бол нэц дарах баха тий. За дараагийн баримтанд орцгоо залхуутууд бол жинхэнэ хөөхөн амьтан байдаг тийм үү? Харин тэдний өвөг дээдс болох Megatherium americanum гэдэг бүх талаараа яг л эсрэг шинжтэй байсан байна. 400 мянгаас 8,000 жилийн өмнө бол Өмнөд Америкт амьдарч байсан энэ авраг залхууд 3.6 м өндөр 4 тонн жинтэй байсан зааны жинтэй тэнцвүү хэмжээтэй. Хэд халууцгаас одоо сэргийлж өсгүй байж магадгүй гэж судлаачид бол үзсэн байна. Гарын шүүр шиг 18 см урт хурц сарвуутай. Гэтэ энэ анги өрөө хийхэд биш харин өндөр өвөс мод унгаахад хэрэгтэй байсан байна. Зарим онлын дагуу тэд хаяа сэг зэвнээс мах иддэг байсан байж магадгүй. Харин зарим судлаачид бүр бага амьтдыг хөмрүүлж сарвундаа тас татаж иддэг байсан гэж үздэг байна. Гэтэ дөнгөсөний хийсэн баримт намайг сонирхолтой санагдлаа. 12,000 жилийн өмнө Аргентинд одоо хүмүүс энэ амьтыг ангуудалчаа уулмар олцсон гэдэг бол хүн төрлөختөн одоо хэдийн хэдэн мянган жил өмнө аимшигтай амьтад байсан шүү дээ. Гэтэ хүн болвол тэр амьтдаас хэд дахин илүү аимшигтай маа гэдэг бол энэ дээр бол харуулж өгч байна. Би бас энэ дээр бол айгүй санал байна. За хамтаа дараагийн баримт руу орцгоё. За
Аврах залхуутын сарвуу одоо амь сүрдмэр сонссон байж боловч тиризинозаврын хажууд бол зүгээр л тоглоом. 70 сая жилийн өмнө Азид амьдарч байсан энэ амьтан 5 метрийн өндөртэй туранхай үлэг гөрүүл байсан. Гэхдээ хамгийн аимшигтай нь болохоор 46 см-ийн урт сарвуутай байсан. Энэ нь бүх амьтдын дундах хамгийн урт сарвуутай. Гэхдээ Эдвард хайж гарт шиг одоо харагдаг байсан энэ махчин бол биш. Ургамал эдчтэн байснаар бол нотлогдсон байна. Хоёр хөл дээр явдаг байсан нь болохоор модны өндөр навч руу хүрэхэд тохиромжтой байсан байна. Гэтэ таад бодлоо тийм аимшигтай амьтантай тулалдвал амьд үлдэх байдулээ. Гэтэ харамслал нь болохоор мөхлийн үеийн гамшигт сүрэлд өртсөж одоо бүгд устж үгүй болсон. Тэрний урт сарвууны домгон болохоор одоо хүртэл яригцаар амьдтай байна. За дараагийн баримт нь болохоор эрт цагийн амьтдын зарим нь үнэхээр хачин харагддаг тийм үү? Харин Платон бол тэр хачин амьтдын топ одоо төлөөлөгч юм байна. Энэ аврах хүүхдэн болохоор 28 сая жилийн өмнө бол Аз, Африк, Хойд Америкт бол амьдарч байсан. Өнөөгийн заантай маш тустай болж хамгийн сонирхолтой доод эрүү нь урт. Тэр эрүүний доод хэсэгтээ шүтжих хоёр цагаан соёо байрлаж ургамал тасдахад ашигладаг байсан байна. Зарим онлоор энэ амны сэрэн урт хилтэй байсан байж магадгүй гэдэгч 1992 онд Дэвид Ламберт гэдэг хүн энэ амьтан модны мөчөөр ургамлыг тайрч иддэг байсан гэсэн онол дэвшүүлсэн байна. Гэтэ би энэс хасаг өнөхөр гайхсан сая орчин үеийн заан жилд дунджаар 500 хүний хүмүүдэг гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? За дараагийн амьттай амьтан Quetzalcoatlus хэмээх одоо далавчтай энэ мангасыг харсан хүмүүс бол эртүггүй болсон яамаад гэсэн бол хүслээ байх нь ойлгомжтой. 70 сая жилийн өмнө амьдарч байсан энэ авраг нисдэг гөрвөл нь болохоор 5 метрийн өндөртэй 11 метр далавчны дэлгэмэл хэмжээтэй түүхэнд хамгийн том нисдэг амьтан юм байна. Харьцуулахад өнөөгийн амьтан шиг жигүүртэн болох Тэнмэл альбатросын далавч ердөө 3.6 м байдаг. Эхэндээ далаа дээгүүр загас агнадаг гэж үзэж байсан ч тэдний чулуутсан ясан тэнгисээс 400 км-ийн зайд газрын доороос олдсон байна. Судлаачид одоо Quetzalcoatlus нь газраар явдаг амьтдыг тэр дундаа бага хэмжээний үлэг гөрвлүүдийг урт нарийнхан хясаа шиг эрүүгээрээ шүүрч аваад бүтнээр нь залгиддаг байсан гэж үздэг юм байна. Дээд тэд нар яасан бэхээр 66 сая жилийн өмнө мөнхөж уссан юм байна. Гэтэ юм тач өнөө цаг үед нисдэг амьтдаас одоо айхгүй байгаа нь бас нэг төрлийн Аз юм шиг санагдаж байна. За дараагийн амьтан юу вэ гэхээр том далавчтай айц төрүүлэм амьтан дуусаагүй байгаа. Энэ удаагийн бидэнтэй нүүр тулах амьтан нь болохоор Rhamphorhynchus гэдэг нэртэй амьтан яг л зүүдэнд ормоор аимшигтай амьтан гинэ. 154-өөс 137 сая жилийн өмнө Африк болон Европт одоо тэнгэрт дүүлдэг байсан энэ нисдэг амьтан болохоор далавшаад хэлэх юм бол 1.8 м урт бүх бие нь ердөө 50 см тагтаашиг хэмжээтэй ч аюулын хэмжээтэй амьтан юм байна. Аман зүү шүг үзүүртэй олон шүүдээр дүүрэн яг л сөөг дотор унсан юм шиг. Гэтэ эдгээр шүүд нь болохоор захсыг барихад бүрэн төгс зэвсэг юм байна. Энэ амьтан усны дээгүүр хөвөн нисэж хурц амныхаа үзүүрээр гиндүүлэн захсыг бол хатгаж одоо зэжилж иддэг юм байна. Гэтэ зүү шиг шүүдтэй гэхээр бас эвгүй юм те. За тэгээд сүүлээсээ хоёр дахь амьттай баримтанд орцгоё. За энэ нь болохоор усан сэлэхэд одоо аюултай амьтдын тухай бид нар одоо яриад байгаа штэ. Гэхдээ харагдах байдал чадвараараа хамгийн аимшигтай амьтан нь болохоор Leviathan гэдэг нэртэй амьтан юм байна. 9 сая жилийн өмнө Өмнөд Америкийн далайн одоо эзэгнэж байсан энэ махчин 17 м урт авраг махчин спермийн халим юм байна. Амны хоёр талд нь болохоор нэг бүр нь 30 см-ийн урт 40 гаруй шүттэй дэлхийн түүхэнд хамгийн том хамгийн хүчтэй шүттэй амьтнаар тооцогдсон байна. Гол эч нь болохоор 20-30 фунт урттай халимнууд байсан. Гэхдээ тэд амьтдыг зөвхөн хазаж бус дуут даалгавраар бол алж устгадаг байсан байна. Орчин үеийн спермийн халим шиг одоо spermaceti organтай бол адилхан байсан гэж үздэг юм байна. Энэ өндөр давтамжийн дуу гаргаж ангаа дотроос нь ухаан алдуулж чаддаг байсан юм байна. Leviathan 5 сая жилийн өмнө уур амьсгалын огцом одоо хөрөлтөс болж бүгд устж үгүй болсон. Энэ амьтдыг одоо бусдаас ялгаж байгаа нэг чухал зүйл нь бол дуу тохоогоороо одоо амьтдыг устдаг байсан. Тэгээд таад бодож үзтээ дуу чимээ гаргаад тухайн одоо идэхийг хүссэн амьтныхаа дотроос нь одоо ухаан алдуулаад устгаж исэн гэхээр үнэ амар авраатай амьтан шиг санагдаж байна таад. За тэгэхээр хамтаа сүүлийн баримтанда орцгоё. За та Leviathan гэдэг хүмүүсийн амьтан болохоор дэлхийн хамгийн амар амьтан гэсэн шүү дээ. Гэхдээ тэрнээс амар дахиад нэг амьтан байна. Амар ядаргаатай юм те ингээд нэг амьтан доосон нөгөө дахиад аимшигтай амьтан гараад ирдэг. За Megalodon гэдэг нэртэй амьтан юм байна. Энэ нь болохоор Jaws кинод бүтүүлгээр шившиг болгочих хэмжээний махчин акул юм байна. 3.6-аас 20 сая жилийн өмнө амьдарч байсан энэ нь 15 м урт 70 тонн жинтэй махчин загас байсан юм байна.
Цагаан акулаас 3 дахин урт 10 дахин хүнд жинтэй. Ам нь болохоор 1.8 метрийн өргөнтэй. Бүтэн хүнийг ямар ч асуудалгүй залгиж чадах хэмжээний. Дотор нь 276 ширхэг 18 см-ийн хурц шүдтэй. Яг л одоо мах татдаг шиг. Хазах хүч нь болохоор 40 мянган PC хүчтэй. Энэ нь болохоор цагаан акулаас 10 дахин илүү хүчтэй. Мегалодон ба Левиафан хоёр тухайн үед нэг хичээл дээр одоо өршөлдөг байсан гэдэг юм байна. Хэрэв тэр хоёр тулгарх юм бол нэг бол Мегалодон ялах уу? Эсвэл нөгөө өмнөх одоо хэлсэн амтан болох Левиафан ялах уу? Та дайлна гэж бодож чинь коммент дээр бичээрэй. Тэгэд энэ амтны ясам гэхээр 3.6 сая жилийн өмнө дэлхийн уур амьсгалаа Эрстэс хүүтэн болон дулаан бүсүүд устгах үед Мегалодон хоолгүй болж одоо мөхсөн амтнаар тооцогдсон байна. За тэгээд энд хүрээ дугаар маань өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан бол мэдээж лайк дараа, саббот хапт юм мартаарай. Бас дараагийн ямар төрлийн контент өсөх чинь та минь коммент дээр бичиж үлдээгээрэй. Тэгээд дараагийн контентоор уулзцгаая.